Төрөөс орон гэргүй. Архинд донтсон, өрх толгойлсон, шоронгоос суллагдсан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ халамжийн бодлогоор залуурдаж чадахгүй болохоор тэднийг хог мэт үзэж байна. Монгол улсад 12 мянган орон гэргүй, удамжинд амьдардаг иргэд бий гэсэн бодит бус тоо байдаг. Тэдгээрийн 5,000 гаруй нь нийслэлд байдаг байна. Энэ бол бодит бус тоо. Хинч тэдний тоог гаргаагүй. Гэтэл Монгол улс малынхаа тоог жил бүр гаргадаг. Монголын баялаг болсон хүнээ мал адгууснаас дор үздэг төрийн түшээдийн авирыг харцгаа монголчуудаа. Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллага 2006 оноос 2016 он хүртэл 10 жилийн хугацаанд 1500 хүнийг хөдөлмөрөөр нийгэмшүүлсэн. Өнөөдөр тус газар 130 гаруй хүн амьдардаг. Эдгээр хүмүүс бол төрөөс халамж хүссэн иргэд. Халамжийн мөнгөө хууль ёсоор нэгсэн иргэд нийслэлийн удирдлагуудад үгээ хэлэх гэсэн ч нийтэд үйлчлэх ёстой төр захиргааны байрыг зэрэг цагдаагаар хамгаалуулж нохой мэт тэднийг хөөсөн. Хамгаалалтын цагдаа нар тогтой бороохоогоор цохиж бага насны хүүхдийн хурууг хугалсан тохиолдолж гарсан. Гар зайл гэж хөөж туугаа энэ эрхэм бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бат Тулга. Харин энэ хүн бол нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга Гэрэл Чулуун. Хийж байгаа шүү дээ. За чимээгүй та нар үгүй. Би бол ингэж болж байгаа шүү. Би бол загтаа тамаараа гэдэг хүмүүс бол энэ хүмүүсийн зовлон дээр мөнгө хийгээд би харж байгаа. Хотын удирдлагууд эмзэг бүлгийнхнийг нийгмээс тусгаарлах, хавчин гадуурхах бодлогоо өөрсдөө илэрхийлж байна. Тэдний эрх ашигыг хууль ёсны дагуу бид хамгаална. Нийтийн эрхийг хамгаалах холбоо. Утас 7749 7739